Ихтэй сургуульд барилга, автозам, гүрний инженерийн чиглэлээр суралцж байгаа оюутнуудын дунд зохион байгуулагддаг ган гүр тэмцээн энэ сарын 2-3-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөө. Энэхүү тэмцээнийг барилгын инженерийн чиглэлээр суралцж байгаа оюутнуудын онлын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлэх зорилгоор 2017 оноос хойш зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ жилийн тэмцээнийг шинжлэх ухааны технологийн их сургуулийн барилга архитектурын сургууль зохиож олон ихтэй сургууль коллежийн 12 багийн 110 оюутан оролцжээ. Мөн энэ жил технологийн коллежийн оюутнууд анхудаа оролцож байгаа юм. Дотоодын энэ тэмцээнд амжилттай оролцсон багууд сургуулаа төлөөлөн Азийн тэмцээнд оролцох боломжтой болно. Яг нь Космос технологийн коллежийн багууд анхудаа орж байна. Мөн архитектур чиглэлээр сурч байгаа оюутнууд баг бүрдүүлэн орж байгаа. Тэгэхээр энэ жилийн тэмцээнд нийт 6 сургуулийн 12 багийн оюутнууд өрсөлдөж байна. Бүгд нь болохоор одоо ер нь онлын хүрээнд үзэж байгаа хичээлүүдээ ерөнхийдөө практик дээр ерөнхийдөө ийм дадлага маягаар ийм өөрсдөө сорж хоорондоо бас ийм хөгжилтэй байдлаар уралдаж ийм хийж байгаа болохоор илүү бид нарт ийм үр дүнтэй илүү суралцгаац байгаа. Оюутнуудын төсөл хийх аргачлал, гүүр барих аргачлал, тэгээд мөн одоо гүүрийг шалгахын аргачлалын талаар нэлээд судалдаг практиктэй учраас маш их ач холбогдолтой юм тэмцээн юм аа. Оюутны ган гүрийн тэмцээн нь оюутнууд суралцах хугацаанд олж авсан онлын мэдлэгээ бүтээлчээр ашиглан практик туршин хэрэгжүүлж, туршлага хуримтлуулах, багаар ажиллах, мэргэжлийн ёс зүйд суралцах зэрэг олон талын ач холбогдолтой юм аа. Мөн ирэх 8 дугаар сарын 29-ноос 31-ний өдрүүдэд Азийн ган гүрийн тэмцээнийг Монгол улсад анх удаа зохион байгуулах гэж байна. Тус олон улсын тэмцээнд манай улсын оюутнууд 2017 оноос оролцож, шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюутнууд 2019 болон 2024 онд тэргүүн байр эзэлж байсан юм.